Оюу толгой компани нээлттэй өдрөлөг 2022 харилцан ойлголцол, хамтын түншлэл, нэгт ажиллагааны үр дүнд зорилттой бүтээн байгуулалтаа амжилттай өрнүүлж байгаа оюу толгой компани хамт олон өмнө говьчуудтайгаа уулзаж, үйл ажиллагаагаа танилцуулж, мэдээлэл солилцох өдрөлгөө товлож байна. Оюу толгой компани нээлттэй өдрөлөг 2022 оны 11-р сарын 19-ноос 23-ны хооронд Далан Задгад, Баян Овоо, Манлай, Хамбогд суманд зохион байгуулагдана. Хамтын ажиллагаа хөгжлийн хурдсуур. Өнөөдөр оюутлогоо компани нээлттэй өдөрлөгт Хамбогдын хөгжлийн хурдсуур оюутлогоо сан оролцож байна. Энэ санан маань болохоор 2022 оны 9-р сард байгуулагдсан. Хамбогд Өмнө Говь аймгийн Хамбогд сумын доктортой хөгжлийг дэмжих, хүмүүс амьдрахад таатай, аюулгүй суурин газрыг бий болгохын төлөө зориулж ажиллаж байна. Барилга хот байгуулалтын яам, Өмнө Говь аймаг Хамбогд сум оюутлогоо компани хамтран Хамбогд сумын хөгжлийн эрхлэлгөө 2040 гэсэн бодлогын бичиг баримтыг хамтран гүйцэтгэсэн байгаа. Энэ бодлогын бичиг баримт дээр Хамбогд сум нь ирээдүйд ухаалаг, доктортой, ногоон, суурин газар болгож хөгжин гэсэн ерөнхий концепт зорсон байгаа. За сангийн хүрээнд болохоор оюутлогоо компаниас 50 сая долларын шууд хөрөнгө оруулалтыг эх 5 жил зарцуулна гэдэг одоо өөрийн амлалтыг авсан байна. За тэгээ самбаа нь болохоор одоо Өмнө Говь аймгийн Далан Задгад хотод бүртгэгдсэн байгаа. За энэ сангаараа дамжуулан дэд бүтцийн болон нийгмийн, хот байгуулалтын тодорхой төслүүдийг орон нутгатайгаа хамтран хийж гүйцэтгэх зорилттой ийм шинэхэн сан үүсгэн байгуулсан талархалтай байна. Тэгээд төслүүдийн мэдээллийг орон нутгатаа засаг захаандаа ингээд хамтран хийж гүйцэтгэхээр зорж ажиллаж байна.